Хэрвээ таны эргэн тойронд айлт шалгалтанд бэлдэж байгаа. За өөрийнхөө англи хэлийг сайжруулахаар бэлдэж байгаа хэн нэгэн байгаа бол энэ бичлэгийг шеэр хийж түгээж өгөөрэй. За шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс бол дийлэхдээ онцгойлон айлт шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс дийлэхдээ I think that, in my opinion, I believe that гэдэг эдгээр нийтлэг маш өргөн давтамжтай үгсүүдийг ашигладаг. За энэ үгсүүдийн оронд бид нар хоёр маш гоё үгсийг сурах, ашиглах боломжтой байна. За эхний үг бол assume гэдэг үйл үг байна. Бодох, таамаглах гэсэн утгатай. За энэ assume гэдэг үйл үг бол хэн нэгний үзэл бодол биш, ямар нэгэн баримт онцлогоо биш, зөвхөн өөрийн таамаглал, өөрийн бодол дээрээ тулгуурлаж хэлдэг, ашигладаг үйл үг байгаа. За жишээ нь I assumed he was busy, so I didn't call. Тэгэхээр би бодохдоо тэр эрэхтэй завгүй байсан гэж бодож байна. Тиймээс би залхасангүй. За энэ бол миний өөрийн бодол. Тэгээ энэ дээр бол ямар нэгэн нотлохоо баримтан дээр тулгуурахгүй зөвхөн таамаглал дээр тулгуурлаж явахдаа бид нар I assume гэж хэлдэг. За дахин хоёр жишээ харъя. За эхний жишээн дээр many people assume that success comes easily. Олон хүмүүс амжилтыг амархан ирдэг гэж боддог. Гэхдээ зөвхөн өөрийн үзэл бодлыг илэрхийлж байгаа нөхцөл бид нар assume-ыг ашиглаж байна. За эсвэл бол she assumed that the meeting was cancelled. Тэр эмэгтэй уулзалт цуслагдсан гэж бодсон. За ийм байдлаар бид нар assume гэдгийг believe, think, in my opinion гэдэг нийтлэг үгнээс өөрөөр ашиглах боломжтой. За хоёр дахь үйл үг бол presume. За presume гэдэг үйл үг бол таамаглах гэсэн утгатай. Гэсэн хэдий ч энэ бол маш албан ёсны хэрэглээ. Дээрээс нь бодиттой үйл явдлыг таамагладаг, нотлохоотой, илүү логиктой зүйлтэй, probability буюу магадлал маш өндөр зүйлүүдэд бид нар ашигладаг үйл үг байгаа. За жишээ нь I presume you have finished the report. За өөрөөр хэлбэл чи тайлангаа дуусгасан гэж би таамаглаж байна. Гэхдээ тухайн таамаг бол нэлээд бодиттой гэсэн утгатай. За дахин нэг жишээ харуул he didn't reply, so I presumed he was asleep. За тэгэхээр тэр хариулсангүй. За би таамаглахдаа тэр ихтэй унтсан гэж бодож байна. За өөрөөр хэлбэл бас бодиттой маш өндөр магадлалтай зүйлээр бид нар presume-ыг ашигладаг. За тэгэхээр айлт шалгалт цаашдаа өгөхөөр зорж байгаа бол believe, think гэдэг эдгээр үгсийн оронд I assume, I presume гэдэг үгсийг ашиглавал илүү өндөр оноо авах боломжтой. Дээрээс нь таны үгийн баялаг нэмэгдэнэ.